Ингээд эмэгтэй зохиомол нэр хэлчихсэн болохоор манай хүн яахаа мэдхгүй гайхаж айхтаа зэрэгцэн байж байтал Рюк хажуунаас нь хэрвээ Шинигамигийн нүдийг авчихвал чи эмэгтэй нэрийг олж мэдээд шууд алчих боломжтойг сануулдаг. Манай хүн санаа бодож олоод эмэгтэйд хэлэхдээ үнэнгээ хэлэхэд би Кирагийн хэрэг дээр хамт ажиллаж байгаа. Маш цөөхөнхөө үлдэж хүн хүч дутууд үлэмг байгаа болохоор та бидэнтэй нэгдэж Кираг олоход туслаач. Та үнэхээр гэрхаа ажигч хүн байна. Бидэнтэй нэгдэж гэж хэлэхэд эмэгтэй угаасаа л нөхрийнхөө өшөөг авах хүсэлтэй байгаа учраас зөвшөөрөх нь мэдээж. Ингээд Ягами сэргэлэн зан гаргаж өөртөө итгүүлээд үнэлхийг нь шалгаж болох хэсгийг асуугаад үнэлхийг нь хараад жинхэнэ нэрийг нь мэдэж аваад шууд биччихэн тэр. Ингээд цагаа шидэж байхад эмэгтэй ягаад байн цагаа хараад байгааг асуухад энэ үү? Ягаад гэвэл би бол Кира. Карманасаа утас гаргаж ирээ цагдаа нартаа ярьж өөрт байгаа мэдээллийг хэлэх үү. Яагаад цаашаа яваад байгаа юм бэ? Би энд байж тээ гэхэд надад өөр хийх ажил байна гэд амиа орлохоор алхаад яваад байдаг. Ингээд нөгөө талд Кираг мөрдөж байгаа багийнхан Наомигийн алга болсон гэж мэддэг. Үүнийг таамаглахдаа нөхрөө алдснаас болоод амиа орсон байж болзошгүй гэж үзнэ. Ээл ноён Ягамид хандан танаа гэрт маш олон камер байршуулж гэрэл мэгчийн с ิจ тэй үйлдэл хийж байгааг харах хэрэгтэй байна. Бүх өнцөг болон бүрт ялангуяа эхнэрийн чинь угаалгын өрөөнд гэж хэлдэг. Үүнийг нь ч ноён Ягами зөвшөөрөөд үнэхээр Кираг олоход нэг өч болтгоо ойртуулж байвал юу ч хамаагүй хийх хэрэгтэй гэж үздэг. Манай Ягами сургуулаасаа гэртээ ирээд өрөөлөвгөө орох гэтэл хин нэгэн өрөөлөв нь орсон байгааг мэдчихдэг. Учир нь 3 давхар хамгаалалт хийсэн байлаа. Эхний хамгаалалт хаалганы бариулын өнцөг зөрсөн. Хоёр дахь нь хавчуулсан байсан цаас. Гурав дахь нь хаалганы нуусанд оруулж өгсөн харандаа хугарсан. Ингээд манай хүн буцаад гэрээсээ гараад дэлгүүр оронгоо алхаж байхдаа өөрийнхөө хувцсанд цагнаг төхөөрөмж суулгасан байгааг сайн шалгаад Рюк тандан чи алин мэдхийг хүсэж байвал байшинд байгаа бүх камерын байршлуудыг олох хэрэгтэй. Тэр болтол огт алин мэдэхгүй гэж хэлдэг. Ингээд ямар ч эргэлзээгүйгээр Рюк алин мэдхийн тулд ажилдаа орно. Камераар харж байгаа учраас ижигтэй үйлдэл хийж болохгүй. Рюктэй ярьж болохгүй. Манай хүн дэлгүүрээс судалдаж авсан насан туршидын сэтгүүлээ уншиж байгаагаар харагддаг. Үүнийг нь харсан ноён Ягами жаахан шоконд ороод нүдрүүгээ хоруугаа ямир санагдав. Нэг давхраас дүүн Ягамиг хоолой дээрээ хэмээн дууддаг. Ээжийнх нь бэлдсэн хоол бол хагшаасан будаа байна. Шүл байна. Бас нэг ийм хоол байна. Энэ одоо бас юу ч юм те. Ингээд дүүн зурагтаараа савнгийн дөөр үзэж байх үед камераар ээл хараад зурагтаар Киратай холбоотой текст хүлгэж ямар хариу үйлдэл гаргахыг нь харахаар болдог. Олон улсаас 1500 мөрдөгчид ирж Кирагийн хэрэг дээр ажиллана гэснийг нь хараад манай хүн заашаал тэнэг юм. Үнэхээр ирж байгаа бол ингэж зарлах хэрэггүй байсан. Нууцаар мөрдөж байсан хүмүүс нь хүртэл алуулчаад байхад гэв. Хоолой идэж дуслаа. Ингээд алалгын цаг. Байшинд нийт 64 камер байгаа. Манай хүн чипс идэнгээ өхлийн тэмдэглэл дээрээ нэрсийг бичиж байлаа. Нэг гараараа чипс идээд нөгөө гараараа хүн алах. Түүний мэхлэж буй арга бол энэ. Хинч түүнийг сэжиглэх боломжгүй. Энгийн нэг хичээлээ хийж буй хүүхэд. За ингээд цаахан өглөө нь болж ажил дуслаа. Нөгөө талд дээл хүмүүс өснгийг сонсоод зүгээр хичээлээгээ сууж байсан ахлах сургуулийн хүүхэд алах боломжгүй гэсэн шүүн бодно. Ингээд маргаашнаас нь гэртэн байсан камеруудыг тэдний эзгүүд бүгдийг нь авахаас гадна Ягамиг дагаж байсан хүн ч гэсэн дагахаа болсон байдаг. Мэдээж Рюкийн нэг нь шалгаж баталгаажуулсан. Энэ үйл явдал Рюк ч гэсэн баяртай зүйл. Ягаад гэхээр хүссэн үедээ алин мэдэж чадна. Ингээд ахлах сургуулаа төгсөж коллежид орох шалгалт руугаа очдог. Тэгсэн гинэд ард нь ээл цоо ширтээ сууж байдэ. Ягами ээлийн царайг мэдэхгүй шүү дээ. Жаахан гайхаал ямар новшоо хараад байгаа нохоо гөлөв гэсэн шүүн бодоод өнгөрдөг. Ингээд Ягами эхлэх сургуульд орох шалгалтандаа тэнцээд сургуульд орох ёслолын өдөр ирлээ. Цоо шинэ өсөл өмсчихсэн. Ингээд хамгийн өндөр оноо авсан хоёр хүн тайзан жагаад ирээд илтгэл тавихаар болоход нөгөөх нь ээл байж идэг шүү. Тэр бас шалгалтан дээр маш өндөр оноо авчихж. Ягами өөрийн илтгэлээ тавьж байх зур ээл юм бодож байгаа мó гэлтэй. Ягами илтгэлээ тавьж дуусаад ээл илтгэлээ тавьж эхэллээ. Тэгсэн манай хүний цаасан дээр огт бэлдсэн байдаггүй наасан. Ингээд илтгэл дуусаад манай хоёр суудалтаа суудсан. Тэгсэн гинэт ээл юу вэ нохон гүлэг минь би бол ээл гээд шууд хэлцдیں۔ Би бүр шок. Мэдээж Ягами гайхаад сандраад гэтээ үүнийг мэдэгдэж болохгүй гэж дотроо баахан өөртөө ярина. Битгий сандар. Ягами маш тайвнаар үнэхээр хэлсэн чинь үнэн бол би чамайг хүндэлдэг биширдэг шүү. Кираг байхад чинь амжилт хүсье гэдэг. Ягами гэртээ хараад бохимдож уурлаж эхэлдэг. Хинт ч ингэж даргалуулж байсангүй. Үнэхээр тэр ээл гэж юу гэж гайхна. Хэрвээ би түүнийг алцчихвал тэр ээл биш энэ зүгээр л занг байвал яах вэ? Гэх мэтэр 9 бусын юм бодоод эцэстээ инээгээд санаа зовх зүйлгүй. Би заавал ээлийг алах болно гэв. Маргааш манай хоёр теннис тоглохоор болсон. Ингээд жинхэнэ майнд гейм хэлж байгаа. Ээл бодохдоо энэ бол зүгээр л нөхөрсөг тоглолт. Ягами Кира мөн эсгийг тодорхойлох шалгалт биш. Гэхдээ Кира ялагдахыг үзэн яддаг. Гэсэн ч ер нь хүн бүр ялагдах дурггүй. Ялагдах дурггүй байлаа гэ Кира гэсэн үг биш. Нөгөө талд Ягами бодохдоо би хит ялах гээд улаахан Кирагийн хийх үйлдэл. Гэтэ санаатаагаар ялагдвал бас намайг Кира гэд бодчих үү дээ. Гэтэ зүгээр л теннисээр намайг Кира гэж мэдэх боломжгүй. Гэтэ Кира бол Кира ялагдах дурггүй. Кира ялах дуртай. Кира.
Тэгээд эцэст нь энэ зүгээр л тоглоомч гэсэн би заавал ялах болно гэж бодно. Жи тоглоом дууслаа. Ялагч бол Ягами. Ингээд гайхалтай тулааны дараа манай хоёр алхангаа ярилцаад би сайн байсан, чи сайн байсан, чи сайн байсан, би сайн байсан гэдээ ярилцж байх үед гинэтэл Ягами би чамайг Кира гэж сэжиглэж байгаа. Гэтэ энэ бол одоогор зөвхөн 1% л магадaltaй гэж шуудалцдаг. Манай хүн инээгээд тийм би юу да. Тэгээ тэр яг юм уу гэ кофе шоп ордог. Юм уунгаа Кирагийн эргийн талаар санал бодлоо солилцоод Ягами цаас үзүүлээд энэ хоригдлууд нас барахтаа цаасан дээр бичиж үлдээсэн зүйл. Энийг Кира хоригдлуудыг өдөрдөж ийм зүйл хийлгсэн байх гэж таамаглаж байгаагаа хэлэхдээ зэрэгцэн хоёулангийнх нь утас зэрэг дуугардаг. Хай. Юзаки, тайхэн наことに。ライト、お父さんが。八神君。父が心臓発作。Ингээд имлэг рүү хоёулаа яарад очиход Кирагаас болоогүй зүгээр л стресс ядаргаа нойргуудлаа сууж алдсан байв. Ноён Ягами хөөдөө хандан түүний хажууд сууж байгаа хүн бол үнэхээр жинхэнэ ээл гэдгийг нь баталж хэлдэг. Үнэхээр тэр ээл юм байна. Гэтэ би яарах хэрэггүй. Одоо хамгийн чухал зүйл бол яг одоо би аавдаа санаа зовж буй сургуулийн хүүгийн дүр гэдгээ өөртөө хэл. Энэ үеэр ээл Кираг мөрдөж байсан FBI-ийн 12 мөрдөгч бүгд өгсөн. Тэр дундаас хамгийн с ิจ гтэй өхөл бол FBI-ийн мөрдөгч Ray Pember гэхэд Ягами Ray Pember-ийн с ิจ глэж байсан хүний нэг нь би байсан. Тийм болохоор ээл намайг с ิจ глэх нь зөв. Хэрвээ би мөрдөгч байсан бол бас тийх л байсан. Би Кираг заавал олж барьж аваад өөрийгөө Кира биш гэдгийг батлах болно. Хэрвээ танд ямар нэгэн зүйл тохиолдвол Кираг би хизээж өршөөхгүй гэж авдаа хэлдэг. Ингээд имлэгээс гарцгаав. Маргааш нь Sakura TV-гээр шууд дамжуулалт орон даяар явж тус телевизийнхэн Кирад барьцаалагдаад түүний явуулсан хуурцагнуудыг хүчээр зурагтаар тоглуулж байгааг хэлнэ. Ягами Ryuk хоёр үүнийг нь үзээд ахин нэг Shinigami хүн ертөнцид ирж шинээр өөрөөс нь гадна ахин нэг Kira мэдлсэнийг мэднэ. Кирада бүр Shinigami-гийн нүдтэй хүмүүсийг хараа шууд нэрийг нь мэдэх боломжтой илүү амар Kira байв. Шууд нэвтрүүлгийн үеэр шинэ Kira хэлэхдээ яг одоо 3 дугаар суваг дээр тааруул тэр бүхэн. Одоо намайг жинхэнэ Kira гэж итгэж байна уу гэдэг. Яг энэ үеэр мөрдөгчдийн нэг болох Yukita очиж шууд нэвтрүүлгийг яаралтай зогсооно гэж яваад яг үүдэнд нь очиход шинэ Kira түүнийг шууд алцчихдаг. Энэ бүхнийг харсан ноён Ягами зүгээр хөвтөөд байж дисэхгүй имлэгээсээ гараад явчихсан байлаа. Sakura телевиз дээр очиж шууд дамжуулалтыг нь хүчээр зогсоогоод өгсөн хуурцагнуудыг нь авахаар явж байгаа нь. Ингээд Sakura TV-гийн барилгын төв үүдээр нь шууд автобустайгаа дайраад орчихдог. Биш байж та. Манай залууг зогцъя ч юу. За тэр яах вэ? Ингээд ноён Ягами дайрж ороод хүчээр буу тулган барин зорилгоо биелүүлээд ээл рүү утсаар яриад бүх зүйлээ хэлэхэд ээл ноён Ягамиг хамгаалахын тулд үүдэнд нь маш олон цагдаа хүчнийхнийг бэлдэж царайг нь хинт чаруулахгүй байхад битүү зүйл бэлдсэн байдаг. Ингээд хуурцагнуудыг үзээд ээлийн дүгнэлт бол 2 Kira байх шиг байна. Сүүлийнх бол хуурамч Kira буюу 2 дахь шинэ Kira. Энэ ихтэй 70-аас илүү их хувийн магадлалтай. Ноён Ягами, таны хүүгээс мөрдлөгөн тусалцаа авч болох уу гэхэд надад татгалзах шалтгаан байхгүй. Тэгэхээр миний хүүг сэжиглэхээ болж байна гэсэн үг гэхэд үгүй ээ, зүгээр л тусалцаа авна. Гэтэ 2 Kira байгаа гэж таамаглаж байгааг түүнд хэлээд хэрэггүйг сануулдаг. Ингээд Ягамиг ураад бөөндөө уулзгаагаад нөгөө хуурцгийг үзүүлэхээр болно. Манай хүн үзээд байж байхад ардаас нь бүгд хараад хүлээгээд айгүй дарамттай. Дуусны дараа миний бодлоор 2 Kira авах шиг байна. Kira хизээж гимгүү хүмүүсийг алж ийм зүйл хийхгүй байх. Мөн Kira огт мэдэхгүй үнийг хараад алж чадахгүй гэхэд ээл. Түүс амар би яг тэгж утас биш Ягами. 2 дахь Kira бол жинхэнэ Kira-гийн шүтэн бишрэгчдийн нэг баг. Тиймээс түүний үгийг дагна. Тэгэхээр Ягами жинхэнэ Kira бол зурагтаар 2 дахь Kira-г занганд оруулж барьцгаа гэсэн төлөвлөгөө зохиодог. Ингээд Ягами унших бичвэрээ ээлд үзүүлэхэд хөө яг л Kira шиг санагдаж байна шүү. Чи өөрийгөө үнэхээр Kira биш гэдэгт итгэлтэй байна уу гэхэд манай хүн инээгээд төснээрээ засаж өөрчилж болно шүү гэж хариулдаг. Оройн болоход манай эдийн бэлдсэн зүйл орон даяар цацагдаад үүн дээр нь би бол жинхэнэ Kira. Өмнө цацагдсан бичлэг бол хуурамч Kira. Тэр надад туслахыг хүсэж байгаа байх. Гэтэ гимгүү хүмүүсийг алах нь миний зорилго биш гэдгийг нь хуурамч Kira сонсоод үнэхээр намайг анзаараад надад хариу өгчлөө гэж баярлана. Удахгүй хуурамч Kira-гаас хариу ирлээ. Би таны шаардлагыг хүлээж авлаа. Би тантай уулзахыг тэсэн ядан хүлээж байна. Танд Shinigami-гийн нүд байхгүй байх. Бид бие биенийхээ Shinigami-г харж таних боломжтой гэдэг дэлхийд даяар Shinigami байдаг гэж зарлаа ичтیں۔ Үүнийг нь сонссон ээл үнэхээр Shinigami байдаг гэж юу гэд бүр шок. Ягами ч гэсэн хамаг юмыг нь илчсэн болохоор бас шок. Ингээд шокроод байж байхад Ягами Shinigami орших боломжгүй гэсэн шүү юм хэлээд хоорондоо айд сандран ярилцаад энэ хэсэг дуусдаг. Яг энэ үеэр нөгөө талд хуурамч Kira болон түүний Shinigami нар ярилцсан. Shinigami хуурамч Kirад хандан өвлийн бурхныг алах сорын ганц арга бол түүнийг дурлуулах гэж хэлээд нэгэн төөхийг ярьж өгдөг. Shinigami-гийн ертөнцөөс цаг үргэлж нэгэн охиныг шитэж байдаг өвлийн бурхан байсан. Түүний нэр нь Jealous. Jealous бодохдоо өнөөдөр хайртай эмэгтэйг минь өөхөх өдөр. Гэхдээ тэр үнэхээр үдсгэлэнтэй харагдаж байна. Яагаад өнөөдөр гэж? Өнөөдөр биш байсан ч болоосай.
Эмэгтэй гудамжаар алхаж байх үед гинэт булангаас нэгэн танихгүй залуу гарч ирээд түүнд сэтгэлээ хэлчлээ. Би чамд хайртай. Үргэлж харж явдаг гэхэд эмэгтэй мэдээ зөвшөөрөхгүй. Энэ үед нь залуу уурлаад түүл би чамааг алаад дараа нь өөрийгөө ална гэд эмэгтэй рүү дайрна. Ингээд Жэлас үүнийг харж тэсэхгүй хайртай эмэгтэйгээ амьдруулахын тулд үхлийн бурхны хизээж хийж болохгүй үйлдэлийг хийн нөгөө залуугийн нэрийг үхлийн тэмдэглэл дээрээ биччихдэг. Жэлас үхлийн тэмдэглэлийн дэвтрийг ашиглаж өөхөх цаг нь болсон эмэгтэйг аварсан. Шинигами зөвхөн хүний амьдралыг богиносхоор заягдсан болохоос хизээж хүний амийг аврахаар заягдаагүй. Ингээд Жэлас тоос шороо болон замхардаг. Түүний аварсан эмэгтэй бол одоогийн хуурамч Кира. Ингээд хэд хоногийн дараа хуурамч Кира манай хүн рүү төлөвлөгөөгөө бичдэг тэмдэглэлийн дэвтрээ явуулсан байдаг. Ягами дэвтрийг харахад 5 сарын 30-нд хийх зүйл дээр Токиод уулзаад Шинигамигаа харцгаая гэсэн байхыг хараад би бинийхээ дэвтэрт хүрэхгүй бол Шинигамиг харж чадахгүй шүү дээ гэж бодоод байж байтал 5 сарын 22-нд хийх зүйл дээр дэвтрээ үзүүлж уулзцгаая гэсэн нууц мессеж явуулсан байлаа. Ингээд ээл тус өдрүүдэд зориулсан камер байршуулж таналт хийх зорилгоор хүн явуулахар болоход Матта би явъя гэхэд Ягами бас түүнтэй хамт явахар болно. Ингээд тухайн өдөр ирэхэд Ягами их сургуулийнхаа найзуудыг дагуулan ирсэн байлаа. Ингээд гудамжаар алхаж байхад хуурамч Кира манай үнийг Шинигамигийн нүдэрээ хараад шууд таньчихдаг. Учир нь зөвхөн Ягамигийн амьдралын үлдсэн цаг хугацаанд харагдахгүй болохоор. Ингээд түүний нэрийг мэдэж аваад интернетээс түүний үлдсэн хувийн мэдээллийг олоод авчихдаг. Түүний өндөр, түүний жин, түүний гэрийн аяг, түүний цусны бүлэг гэх мэт. Миний төсөөснөөс хамаагүй илүү өндөр, царайлаг, стол мөрөөдлийн залуу байна гэсэн шүүн бодоод гэрт нь очиж уулзахаар болдог. Ингээд Ягамигийн гэрт нь очиод өөрийгөө Амане Миса гэж танилцуулаад сургууль дээр мартсан чухал тэмдэглэлийн дэвтрийг нь Ягамид өгөхөөр ирлээ гэж хэлдэг. Ингээд Ягами бууж ирээд түүний тэмдэглэлийн дэвтэрт хүрэх үед түүний Шинигами харагдаж эхлээд хуурамч Кира гэдгийг нь олж мэддэг. Шинигами Нисекираだ. Энэ улсын охид хүүгүүд 16 нас хүрмэгц тэдний утсанд засгийн газраас хинтээ гэрлэх тухай мэдээлэл ирдэг. Даниэл Парк бол царай муутай, дээрээс намхан, тэгээд бүр бүдүүн азгүй амт. Ангийнхан болон сургуулийнхандаа царай муутай гахаа гэж байнга дээл хүлдэг сул дорой